Хөдөлмөрийн тухай хууль. Шинчилсэн найруулга. Хөдөлмөрийн эрхийн маргаан. Хөдөлмөрийн эрхийн маргаан гэж хөдөлмөрийн хууль тогтоомж, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг хэрэгжүүлэх, эсвэл эдгээр хэм хэмжээг тайлбарлахтай холбоотойгоор талуудын хооронд үүссэн саналын зөрүүг ойлгоно. Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжинд харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармаалт гаргах үүрэгтэй. Маргалдагч тал хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан, эсвэл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажилуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл тухайн хүн 20-с дээш хүнтэй аж ахуй нэгжид ажилладаг бол аж ахуй нэгжийн хөдөлмөрийн маргаан таслах комиссд аж ахуй нэгжид харьяалагддаг бол сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд 30 хоногийн дотор хандана. Таны гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор талуудыг оролцуулан шийдвэрлэнэ. Энэ хугацаанд талууд маргаантай асуудлаар харилцан тохиролцсон бол энэ тухай тэмдэглэл үлдэж маргалдагч талууд гарын үсэг зурснаар хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэгдсэнд тооцсон. Харин урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй бол энэ талаар тэмдэглэл үлдэж талууд гарын үсэг зурснаар урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгуур болно. Гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Хэрэв шүүхэд нэхэмжлэл гаргаагүй бол уг шийдвэрийг талууд заавал биелүүлэх үүрэгтэй. Ажилтан үүргээ гүйцэтгэх явцад ажилтны амнаас эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлөөлөх тухай болон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгуур болгосон, эсвэл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажилуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар хөдөлмөрийн маргаан таслах комисс сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороогоор шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж болно.